Ном гэдэг ер нь тэгээд ганаагчийн номноос үзэхэд ч гэсэн өөрөө ингээд нэг бүр тийм нэг хүндүрэлтэл бичдэг. Залуу эмэгтэй хүний илүү характерууд мэдрэгдэжсэн л гэж хэлмэр санагдчихэв. Яг номоор дамжуулж ганаагч гэвэл. Ардын дуунуудтай одоо гоё шигтгэж өгдөг тийм бас нэг жанр байна. Одоо тэр нийтлэл дундаараа оруулдаг тий. Тэгээ ардын дуучин зохиогч нь магадгүй тодорхойгүй ингээд ам дамж дуулагдчих ирсэн байдаг болохоор бас их нэлээд судлууштай чухал сэдв. Тэгээ тэрүүгээрээ ганаагч бол бас энэ номороо яалтчгүй атаархал төрүүлдэгтэй бас давхар. Подкастт орохын өмнө 2 том ач холбогдол байна гэж бодсон. Тэгээ нэг нь бол сэтгүүлчдэд хамаатай юмыг ингэж хийж болно шүү гэсэн. Нэг шин цоо шин би өөрөө хүртэл одоо нөгөө орохын өмнө танаас аваад сэргийж уншлаа шүү дээ. Тэгэхэд би хүртэл холдсон байгаа мэдээд энэ ч гол нөгөө мэдрэмж, дурсамж, давмгай ингээ өгүүлэмжүүд байгаад уншигчтай аюу гоё сэтгэл зүйн гоё контактанд орж байгаа байхгүй. Сайн бацхан уу эрхэм хүндэт үзэгчтэй. За Eagle Book подкастын маань ээлжид дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За бид энэ удаагийн дугаарынхаа онцлог номоор Монголын сэтгүүл зүйн өнөө цагийн за мөн бидний хувьд бол одоо өнгөрсөн цагийн гэж урдын цагийн ч юм уу гэж хэлж болох үс нэгэн тод төлөөлөл Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн за Цэрэн дөржийн Балдөржийн одоо шагналын анхны эзэн Бадам дөржийн ган чимгийн бид хоёр хэмээх одоо уянгийн нийтлэл хөрөг нийтлэлийн бас энэхүү номыг онцолж ярилцахаар боллоо. Тэгээд уг номыг бас онцолж байгаа шалтгаан маань яг одоо бид бол хар бараа юм одоо мэдээллийн давалгаанд живсэн. За дээр нь сэтгүүлч хэмээх хүний талаарх бас ойлголт дийлэнхэд бас буруу зүрх ойлгогддог. За нөгөө талдаа хандалтын төлөө цахим дээр мэдээлэл хийж хандалтын төлөө илүүтэй бас сэтгүүл зүйн маань бас ажилдаг юм шиг сэтгүүлчд маань түүний төлөө бас гүйцгээдэг юм шиг тэгээд тэр утгаараа бас нэг юм нийгэмд хариг сэтгүүл зүйч бас бий болоод байгаа юм шиг ийм одоо бодлуудыг бас олон нийтэд төрүүлдэг ийм нэг цаг үе бас байгаад байгаа. Тэгээд сэтгүүл зүйн салбар сэтгүүлч өөрсдөө бас нэг ийм хүндч гэмээр юм уу ямар нэгэн байдлаар бас сөрөг талан давмгайлсан цаг үеийг бас туулж байгаа. Тэгээд түүн дотор бол сэтгүүл зүйн бүтээл гэдэг өөрөө тий хадаас материал гэдэг өөрөө одоо ямархуу чансаатай чанартай за уншигчийн сэтгэлийг долгиулсан хичнээн сайхан бас уянгийн нийтлэл хөргүүдийг бас биерлэж бүтээж болдог вэ гэдгийг бас харуулсан. За энэ сэтгүүл зүйн одоо уянгийн нийтлэл хөргийн бас тод илэрхийлэл болсон нэгэн номыг бас ингэж онцолж ярих гэж байгаа. Тэгээд энэ номыг бас онцолж ярих ээлжид энэ дугаарынхаа зочноор сэтгүүлч одоо Тэнгисийг урьсан байгаа. За бидний урилгыг хүлээн авч оролцож байгаа Тэнгистэй одоо маш их баярлалаа. За баярлалаа. Урьсанд бас талархаж байна. Тэнгис маань бас нэх олон нийтэд ярилцлага яриа өгж байгааг бахтай. Хүнээс бас яриа л авч ирсэн болохоос. Ярилцлага авч ирснээс өгч байгаагүй. Тэгээд таны урилгыг хүлээж авсан шалтгаан бол яалтчгүй номтойгоо холбоотой, номынхаа автортай холбоотой. Учираас хүндэтгээд үнэхээр одоо урилгыг хүлээж авахгүй байх ярахгүй. Баялаа. Өөр ном санал болгосон бол яах байсан бэ? Өөр ном санал болгосон бол бараг татгалцах байсан баг. За тэгэхээр хоёулаа шууд номынхаа тухай яриа руу шууд ороод асууя явчих тий. Яг уу эхний ээлжинд би чамаас зүгээр шууд ингээл асууя гэж бодож исэн л та ер нь. Яг нөө бид хоёр энэ номыг нөгөө анх одоо хинээс дуулж сонсож хэрхэн мэдсэн ч юм уу тий. Анх ил номтой одоо учирсан тэр одоо шалтгаан тэгээд уншаад төрсэн тэр нэг анхны мэдрэмжийг хуваалцвал ер нь уншсан хүмүүстэй бас энэ номны талаараас тухай би ч оюутанч байсан. За авторын ган чимэг гэдэг сэтгүүлчийг одоо таньдагчгүй байла. Тэр үедээ ярилцж байхад ингээл хүн болгоно л нэг тийм жирийн бус мэдрэмж тээсэн, өөртөө оршоосон тэр талаар айгүй хэрдэг л да. Тэгэхээр тэр анхны уншаад одоо авсан мэдрэмж бас ямар байсан. За тэгээ нөгөөтэйгөр бас энэ анх энэ номтой ер нь анх хэрхэн учирсан тэр талаараа. Би ч одоо яг сэтгүүлч хийгээд сэтгүүл зүйн амьдрал руу нэвтрээд 8 жил болж байгаа юм билий.
Тэгээд яг хамгийн ихний 1-2 жилд бүтээл хийх гээл шамдаад гүйжсэн. Редакцийн хурал суугаал яаж одоо гоё материал хийх үү? Ярьцлага хийсэн ч тэрийг яаж одоо хүнд уншууртай болох уу? Гэт ингээ гүйж яхад бол ганчмэг гэдэг хүн бол ерөөсөө домогшгөл сонсогддог байсан л та. Яригддаг гэдэг. Тий, ерөөсөө ярилцлагын мастер ганчмэг гэж хүн байдаг л гэж. Тэгээд намайг одоо тэр чи 18 19 оны явдал тэгээд яг нэг эд бичдэг авторууд аягүй цөөхөн болцсон байсан. Хамгийн одоо миний харамсалтай цаг үед би сэтгүүлч хийсэн гэж боддог өөрийгөө. Тэр нь юу гэхээр яг халуун өрсөлдөөн аягүй бага. Тэгээ уул нь бол сэтгүүлч хүн чинь өрсөлдөөнөөр маш их хөглөгддөг. Тэрний тэр тим нийтлэл гаргацсан байна. Тэрнтэй ярилцчих гэдгээр маш их хор шар хөдөлж буцалж ингэж ажилдаг бас нэг том хүчин зүйл шүү дээ энэ бол. Тэр айгүй бага. Тэгээд ягаад бага гэж энэ хөр нөгөө бичиж материал гаргадаг байсан хүмүүс бага болцсон байсан. Тэгээд нэг миллениал үеийнхний одоо энэ текст тэгшаах махын үеийнхэн нөгөө гоод альмалд бичдэг байсан үеийнхэн бас нэг жоохон хойшоо сууж мууцсан. Тим үед ингээ орж ирсэн. Тийм учраас одоо алдартай авторууд бол бүгдээрээ л надаас хол санагддаг. Тэгээ хамгийн түрүүнд шимтэж материалуудын Баабар цагийн мен дээрээс олж уншиж исэн хүмүүс маань юм байгаа. Тэгээд Баабар дээр нэлийн ярилцлагууд нь байдаг. Тэгээл нэг ярилцлагыг ажил дээр хэвлж авчаал хараал уншдаг байсан. Тэгэл ерөөсөө зарим нь хуулаад асуултан дээрээ ганаа хичиг асуултаа ингэж хэлбэржүүлж бичиж мичээл ингээ асуучвал ямар харагдах нь. Тэгээ ерөөсөө алсаас тэгж баг багшаа шиг ингэж явсан. Огт нүүр тулж уулзааг өмөртлөө. Тэгж одоо намайг бас зөвхөн бичдэг төрөл дээр тийм ингэж бас нэг уйггүй хөдөлмөрлөхөд бас жоо юм хийж сурж морсон бол тэрэнд маш том нөлөө үзүүлсэн хүн байхгүй ганц юм хийж бол. Тэгээд ярилцлагаар нь илүүтэй таньдаг гэсэн үг. Тэгж явж байгаад ном байвал нөгөө ярилцлагуудаар нэмэгдсэн номууд бол хууч номын газруудаар яваад олдгоо байсан. Шүлгийн төвөрнөөс олддгоо тийм байсан. Тэгээд нэг ном нь ойл олж авч унших юмсан гэсэн бодолтой хэзээ явж идэл Facebook дээр бит хоёрын нэг цөө идэ хувь байна. Гэт зарна гэд пост хийсэн. Би тэгээд тэрийг уухантаас холбогдоод хөргүүлж авч ирсэн энэ номыг бол. Тэгээд өмнө дан ярилцлагаар нь уншиж ирсэн, таньж ирсэн бол энэ удаад нийтлэлээр нь хөрөг нийтлэлтийг уянгийн нийтлэлж дурсамж эсэ маягийн бичвэрүүдээр нь анх удаа уулзаад тэгээд их сонин бодолд орж исэн л да. Яагаад гэвэл нийтлэл энэ төрлийг ингэж бичиж бас болдгоо юм байх та гэж ер нь хамгийн түрүүнд би гайхажсэн. Ярилцлагатай нь бол угаасаа ярих юм байхгүй. Тэр бол хатуу хэв загварт баригдах аргагүй төр шүү дээ ярилцлага бол. Тухайн нюансаас хамаарат ингэ явчихдаг. Хаашин задлж болно тийм. Задгаа байх тусмаа бас гоё болдог. Тэгтэл би нийтлэг бол ийм задгаа яаж болдог гэж ерөөсө боддгоо байсан. Нийтлэл бол тэгэл тоо баримттай асуудлаа ингээд товч тодорхой хүндсэн их сурвалж муралжуудынхаа яриа хөөрөг энэ тэнцвэх хөвтөх ингээд оруулж моруулсан ингээд нэг нөгөө зарчим стандарт гэсэн юмд орс тийм хүчтэй имийг хурц имийг нийтлэл гэж би ойлгодог байсан. Тэгээд энэ бит хоёрыг уншаад зүгээр ганаа их чи одоо дурсамж дуртгал яваад байгаа юм шиг явж ирсэн л нөгөө асуудал руу орчиж байгаа байхгүй юу. Хүндэлж байгаа сэдвүүд байдаг. Тэгээд ганаа их чинь гуниг залуу насных нь хүүхэд насных нь дурсамж тэгээ ер нь хүний амьдрал чинь нэрээ юу вэ гэж бодогдуулсан юм дундуур явж байгаад ганаа их ч бол асуудлаад хүндчихэж байгаа байхгүй. Тэгээ тэр мэрийг хараад ийм төрөл байж болох юм байна. Нийтлээ ингэж бичиж бас болох юм байна гэсэн цоошин эмийг бас авч лээсэн юм байна л да. Анх уншаад ном гэдэг ер нь тэгээд ганаагчийн номноос үзэхэд ч гэсэн өөрөө ингээд нэг бүр тийм нэг хөндөрөлтөл бичдэг зарим нийтлэлүүдээ тий. Одоо жинхэнэ одоо тэр уянгын нийтлэл гэж уянган гэж байдаг бол одоо тэндэл байдаг бах тий. Бид нар бас нэг талдаа одоо монголчуудын нүүдэлчдийн өөрсдөө оршуусан тэр нэг гоо сайхан байдаг штэ. Тэр нэг уян гоо сайхан гэдэг юм аа бас гээгээд нүүч гэж зарим нь бас ярьдаг тий. Гоо зүйн тухай тэр одоо гоё ойлголтуудаа. Тэр нь байдаг бол энэ уянгийнх нь нийтлэл гэдэг зүйл нь одоо яг энэ ганаагчийн нийтлэлүүдээр тэр орхон дээр уулзъя. Би хүсвэл би явна чөлөөлөгцөн амьдрал гэл одоо тэр нийтлэл тэр даргангийн талд очиод тий. Тэр даргангийн тал малыг дүрсэлж байгаа тэр нэг айлын эмхтэйтэй тэр хунгийн буцах хунгийн тэр сүлийн дуу
юм уу уйлдуулж байгаа энэ төргээл энэ бүхэн дээр нь л айгүй гоё тэгж гарч ирсэн юм шиг санагдчихсан л та. Тэгээ бодохоор ном гэдэг зохиолч гэдэг өөрийн гэсэн нэг тийм арга барилтай бас номыг бүтээгч гэдэг маань. Тэгээд тэр аясаар ном гэдэг өөрөө бас тэр нэг зохиолчийн ухамсар оршихуйг одоо тээсэн тийм нэг мөн чанартай байдаг юм шиг санагдчихсан анх. Тэгээд уг номоос яг нэг тийм тэг бусдаас ялгардаг ч юм уу. Энийг харьцуулах нь цаашаа. Бусдаас тийм ялгардаг ч юм уу өрмөц шинжин юу санагддаг вэ? Их гониг дээлэх гэж л хэлмээр байна. Тэгээд ганаа их гэдэг чи яг сэтгүүл зүйн маш хүчтэй том төлөөлөл яах ярахгүй. Тэгтээ өөрийгөө бол бас 100% сэтгүүлч гэд хэлэхдээ жоохон сэтгэл дундуур байдаг хүн болов гэж бас боддог. Би ч гэсэн ер нь тэгээд уншигч бид нар ч гэсэн бас уран бүтээлийн ажил руугаа ороосаа гэж хүсч хүлээдэг залуу дүүнэр төлөөлөл зөндөө байдаг шүү дээ. Ер нь үргэлжлсэн үгээч бичих хүн шүү дээ. Тэгээд тэгж хүлээдэг. Тэгээд би ч гэсэн бас анх сэтгүүлч болсон шалтгаан бол ингээ ямар тач уран бүтээлийн юм руу бол ингээд орно. Тэгээд тэрнээс өмнө бичдэг юм ашиглаад ажил хийжээ гэж бодвол сэтгүүл зүрх орцсон л хүн шүү дээ бас. Тэгээд даан чи энэ сэтгүүл зүй бол хүнд ямар ч цаг зав олгодгүй, заримдаа бас чөлөөтэй бодож сэтгэх боломж болцоогч гэсэн хомс олгодог тийм хатуу хагас зэрэгцсэн гэмээр тийм цагийн байртай л ажиллалтаа. Тэгээд хариуцлагатай. Маш их тэгж явж байгаа өөрийгөө сэтгүүлч гэж хэлэх бас аюу хэцүү гэж би бас боддог. Тэгээ тийм үйл явдлууд дундуур явж итэл энэ нөгөө юм уран бүтээлч хүний юм чинь дотроос нь хатгах шүү дээ одоо. Сонин болно. Тэгээ тэр юм гаргах нэг орон зай хэрэгтэй болж бачуурч ирдэг. Тэгээ тэр орон зайгаа бол бас ганчим гэдэг хүн бол ингээд олж ирснийх нь илрэл юм болов уу гэж бодоод байгаа. Тэгээ үнэхээр нэг уран бүтээлч хүнийх нь юм ингээд хатангуу тэрийг хаана шигдэх үү? Миний тэр орон зайгаа би одоо хаана яд жоохон суллаж тавируулж өгөх үү гэсэн юмнуудаа ингээд нийтлүүдтэй баг шигтгэж өгж исэн энэ нийтлүүдийг магадгүй ингээд санамсаргүйгээр ийм уянгийн нийтлэлийн төрөл рүү оруулсан болов уу гэж би бас бодож байгаа. Мань хүний өөрийнх нь хүсэл биелэгдэхгүй байгаа хүсэл хиймээр байгаа юм тэгэнгүүт редакцаас тулгаж байгаа ажил энэ юмнуудын нь уулзур дээрээс ингээд санамсаргүй ийм бүтээлүүд төрж исэн өнөөдөр ийм үнцэнтэй уншигдаж байгаа юм болов уу гэж бас бодох тал ээ. Ер нь яг нөгөө нэг манайхан бол ийм уран бүтээлч хүмүүстэй илүүтэй одоо тэг зохиолч хүмүүстэй ч юм уу илүүтэй тэрний гуниг ганцаардл гэд зарим юмнуудыг илүүтэй нааж холбож ойлгодог шүү дээ. Тэгэхээр бас нөгөө талдаа сая бас хэлсэн шүү дээ. Номын одоо тэр гол мөн чанар нь бол одоо тэр ганцаардл юм болов зохиолч ингээд тэр шиг ерөнхийдөө бас нийтлэлүүдийг ингээд уншаа бодохоор заримдаа үнэхээр сэтгүүлч хүн те заримдаа тэр цөхрөлтгүй ихээр бүр ганцаард юм болов юу гэж боддог вэ? Тэр бол тэгэхээс өөр ямар ч аргагүй л гэж би бодож байна. Одоо би бол харьцангуй залуу сэтгүүлчдэг яг миний үеийнхэн дунд бол одоо ингээд ярихаар айгүй тэнгис их өнгөрдөг гэж хүмүүс ярьдаг байхгүй юу. Гэхдээ яг яагаад тэгж хэлээд байгаа вэ гэхээр яг одоо энэ хуучин сонины редакцууд хүчтэй байсан шиг тийм амар халуун тэгээ юма зөвхөн бичдэг тийм редакц л ерөөс амар цөөхөн байгаа шүү дээ. Ялангуяа сайт донд. Тэгээ би нэг тийм хуучны школ хатгсан редакц донд нүдүүлээд 6-7 жил болсон. Тэгээ яг миний үеийн яг над шиг ингэж нүдүүлж ингэсэн сэтгүүлч цөөхөн гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээ тийм болохоор яг ийм сэтгүүлч хүний ганцаардл сэтгүүлч хүний гониг мөнийг гэсэн юм ярихаар одоо яг залуу үеэс маань ойлгох хүн их цөөхөн. Ер нь одоо энэ салбар тиймэрхүү юмэр ойлгох хүн цөөхөн болчиход байгаа юм шиг санагдчих шүү дээ бас. Тэгэхээр яг ийм одоо л ийм болчиход байгаа болохоос айгуу тийм бүтээлийн араас хөөцөлдөх биш хөнгөн явж шүү дээ одоо. Тэгэхээр тэр дунд бол адаглаад ажлын хатуу ачааллыг хүртэл бага авна. Тэгэхээр гэтэл халуун редакцид ажиллана гэдэг чинь ажлын ачаалал нэгдүгээрт өглөө хурал суугаал тэгэл хаашаач гараа явж магадгүй. Тэгэл маргааш л гаргана гэдэг тэр чинь төлөвлөгөөнд зооцсон байгаа шүү дээ. Тэгэл тэрийг шүн унтахгүй байсан ч юм уу яаж игээл бичээл гаргана. Тэгээ тэр богино хугацаанд хүн чанартай уран бүтээлч байна гэдэг чинь кофе уугаал тамхиад татал ерөөс хамгийн юм хөвчилж байгаа нэг юм гаргаал. Тэгээ маргааш дахиад хуралдаа дахиад сэдвгээд сууждаг ийм амьдралыг чинь 7 жил туулахаар тэгээ дээрэс нь
нийгэм цаг үеийн үйл явдлууд чинь өнгөрөөл яваад өгдөг. Тэгээ тэр дунд сэтгүүлч бол оролцоод хохирогч болж байгаа хүний талд тэр хүний талд ч тэр шүүмжлүүлж байгаа хүний талд ч тэр дандаа нийгмийн төлөө, хүмүүсийн төлөө ажил нь явагдаж идэг. Өөрийнх нь төлөө ерөөсөө биш. Тэгээ хүний төлөө баахан зүтгэж, өөр хүмүүсийн амьдралаас баахан уудалж явж хагаад эцсийн мөчд дахиад өөртөө ганцаараа тэнд үлдчихэж байгаа байхгүй. Дахиад нэг шин сэдв. Дахиад өөр нэг танихгүй хүний өөдөөс хараад асуулт суух. Тэгээд энэ хурдтай хэмнэл энийг ачаал бол яахын аргагүй тийм жонгой нэглэнгуй ганцаардангуй юм руу оруулдаг л гэж бодож байна. Үнэхээр нэрээ ерөнхийдөө сэтгүүл зүй яг мөн чанар нь өөрөө тийм гэж яриад байгаа шүү дээ. Яг хөө зарим нь сонсороо эднэр нэг тийм одоо сүртэй уянгалаад унлаач гэдэг юм уу те. За шүүмжлэх хүмүүс байдаг. Тэгээд тэднийг ч бас нэг буруутгаад байх юмгүй. Өөрт нь тийм мэдрэмж төрсэн болохоор шүүмжилж байгаа л та. Тэгэхээр нөгөө нэг бусдын төлөө үзэгнийх нь мөрөдлөх хэвээр өөрийнхөө төлөө сэтгүүлчүн дуурайд байх хэсгүй ч юм уу. Өөрийнхөө тэр дуу хоолойг битгий хийдэх нийтлэл юмдаа оруулах юм уу те. Тэгдэг бас нэг асуудлууд бас байгаад идэг те. Тэгэнгүүт хамгийн гол нь одоо ингээд ганчим гихштэй би бас өөрөө олон жил ажилласан. Тэгээ яг ингээд тулаад дуулзаад яриа суугаад айгүй зөөлөн хүн өөрөө. Их зөөлөн хүн. Тэгээд хаанаас нь одоо тийм энэ бичвэрүүчин тийм эрс омголон те дүрлэлтсэн одоо тийм одоо үгс мэдрэмж одоо тэр дотоод аран шин гарч ирдгийм бол гэж бас заримдаа гайхмаар. Тэгээ хамгийн гол нь тэр сэтгүүлч гэдэг хүний одоо чинь яриад байгаа тэр нөгөө өдөр тутмын үйл явдалтай, зууралдахтай байнга давхдаг юм бол энэ дундуур ингээ бас туучж байгаа мөртлөө хажууд нь бас өөрөө яг ийм сайхан уянгын нийтлэл бүтээлийг бас ингээд өөрөө хийгээд авч явж чадаад байдаг. Тэгэхээр тэр хүний бас өөрийнх нь тэр чич бас одоо сүүл уулзч үзсэн, ярилцлага хийж үзсэн шүү дээ, тий. Тэр зан характерын байдал бас энэ нийтлэл одоо бүтээлүүд нь бас хэрхэн туссан, ажиглагдсан ер нь байдгүй ер нь. Номоос нь ер нь өөрийг нь бас тэр нэг за мэдээд зохиолчийг бол ойлгно шүү дээ, дотоод сэтгэл тэр мэдрэмж энэ бол за характерын тэр байдал ер нь энэ бид хоёр ном дээр нь туссан байдгүй. Туссан гэж бодож байна. Одоо тэгтээ энийг бичсэн үед мань хүн бол нэг 30-40 орчим настай байсан байна. Би бол ганаа хичтэй анх 4-5 жилийн өмнө анх уулзчихсан баха. Би ярилцлага авъя гэж гүгээд идэгсэн. Тэгээд ерөөсөө зөвшөөрдөв. Тэгээд манад ирээр их чинь хоол хийж өгье. Тэгтээ ярилцлага өгөхгүй гэл явж байгаа. Тэгээд зүгээр хоол идчихсэн уулзчихсан. Тэгэхэд бол тэр гониг ганцаардл гэдэг юм болохос л нэвт өнөртөжсэн санагдчихээн л да. Тэгээ энэ олон жил энэ нийгэм цаг үеийн давлгаан дунд үйл явдлын чимээнд бүх хүмүүсийн тэгээд сэтгүүлч хүмүүс ч гол мэдээлэлдэх ойрхон байдаг. Тэгээд сонсож мэдж байгаа юмныхаа нэг 10-20%-ийг л ер нь нийтэд гаргаж байгаа шүү дээ. Тэрний цаана бол сэтгүүлч нь хураасан тэр архив дурсамж нийт төдийлөн хилээд зарлаад байхааргүй тийм нууц төвчний эвгүй хүний хувийн амьдралтай холбоотой хүний одоо жинхэнэ нийт тарагддаггүй яг жинхэнэ одоо мөн чанартай нь холбоотой сэтгэл дундуур болгомоор тийм мэдээллүүд төр хахаж амьдарч байгаа шүү дээ сэтгүүлч хүн чинь. Тэгээд олон жил тийм юмны чимээнд яваад бүр ингээд дарагдцсан хүн шиг санагдчихэж байсан нь одоо санаанд орж байна. Тэр болгоныг одоо ерөөсөө хилтлэл бичээл явах хэрэгтэй хүн юм шиг. Тэгжээж тэндээсээ босч ирж чөлөөлөгдөх юм шиг тийм мэдрэмж төрж исэн. Тэгээд яг тэр аюу хүнд гэхээсээ илүү тэр бол аюу хүнд мэдрэмж байсан. Бит хоёр дээр бол илүү залуу хүний юмнууд орж ирж байгаасан л та. Залуу эмэгтэй хүний илүү омголон илүү цаашид одоо яавалч яана гэсэн юм ингээд зөрөгтэйгоо хүчтэйгээ байгаа тийм омголон залуу эмэгтэй хүний тэгтээ бас гоныг ганц арталтайгаа тийм залуу эмэгтэй хүний илүү характерууд мэдрэгдэжсэн л гэж хэлмээр санагдаж байна. Яг номоор дамжуулж гана гэж гэвэл. Одоо намар те юм бүхэн буцдаг, харьдаг. Тэгээд байгаль оршихуйч гэсэн одоо тэр сайхан гоёлоосоо одоо те хагцдаг ч юм уу те одоо цэцгэс навчс бүгд хаагтраал ундаг ч юм уу шовууд те урин дулаандаа ингээл буудаг буцдаг ч юм уу. Тэр нэг намрын тим нэг хагцлын бас хөндүүрүүд бас их нийтлэлүүдээс нэлээд ажиглагддаг, үнэртдэг штэ. Тэр талаар нь бас энэ номын тухай
тэр талаар нь бас ярил. Ер нь намартай холбоотой дурсамжинд нэлээд байгаа бах тий. Намраас одоо бит хоёр ихтэл намраас эхэлж байгаа шүү дээ. Тийм тэгэл орхон дээр уулзъя гэж нийтлэлж бас намрынх сайхан гэдэг нэр айраг амтагдаж сонсогддог гэл ингээл айгүй гоё ингээд баг нэг сэнгийн эрдний өгүүлгийн тий тэр дунд нэг таардаг өгүүлбэрүүч юм шиг маш гоё явдаг. Тэгэл тэр нөгөө даргангийн талд очсон тий тэр юунууд нь тэр гэл ер нь намартай холбоотой нэлээ. Намар ер нь уран бүтээлч хүмүүст намарч одоо бас их таатай үйлрэл байдаг гэж би бас боддоо шүү дээ. Юм бичигдэж гисэн. Тэгээ яг нэг бүх юм дэлгэрсэн сайхан цаг буцаж байгаа л мэдрэмжтэй одоо. Өглөө орой хүүтэн болвол хамаг навчсан. Жиндүү дагаад л тий. Тэгээд үнэхээр байгалийн амьтан учраас хүн тэр цаг уурын юм дагаад сэтгэл санаач гэсэн өөрчлөгддөг. Тэгээд нэг сон дотгошоо болоод идэх шүү дээ тий. Намар угаасаа. Тэгээд тийм үйлрэлтэй мань хүн бол их туртай ах л та. Надад намар үлөө тэрний урдсан ч үлөө би өөрөө нэг зохиол өгч гэж байгаа гэл юм дуулахад тэр намар байсан. Тэгэхэд ганаа ихч өстой улирал гэмээр улирал ирж чинь одоо л үуч энэ тэрийг хэлжлээсэн. Намараас их салшгүй холбоотой мэдрэмж нь хөглөгддөг хүн байх шүү бас. Тэгэхэд нөгөө талаар бас нэг энэ гуниг ганцаардал гэдэг зүйлийг илүүтэй бас нэг урлаг дээр бас тодорч гарч ирдэг ч юм уу тий. Тэнийг энэ ертөнцийн гэмээргүй юм шиг тэгээд нэг юм хүний хүмүүсийн хувьд заримдаа нэг тийм харь мэдрэмж юм шиг тэгсэн мөртлөө зайлшгүй амьдралын тий нэг хоол унд шиг юм зайлшгүй хэрэгцээ юм шиг нэг юм мэдрэмж байгаад байдаг. Тэгээд тэрэн дээр илүүтэй одоо ингээд одоо Оросууд бол нэг хашааны тэр тосгоноос нуурд нэг 6 улиас иживэл тэрийг хараад нэг хос иживэл тий хараад нэг ганцаардаг зураачд нь биерээ атгадаг ч юм уу тий. Монголчууд бол нэг ийрэм талд нэг ганцхан адуу зогсож ивэл тий тэр нэг их өөртөөрийг өөртөө оршоодог мэдэрдэг юм шиг нэг тийм нэг сонин бас нэг зүйл төрөөд мэдрэгдээд идэв. Тэр төрдөг мэдрэгдэг зүйл болохоор бит хоёр номын бас ерөнхийдөө нийтлэл болгоноос анзаардаг. Одоо тэр энэ биш бай нийтлэл байна. Тэр нөгөө сайхан самбуу тий шоронд ясан найзыгаа нөгөө нэг эргэж өчтөг нөгөө цаана зураг нь ч байдаг үлээ нэг юугаа тайлсан чинь тэгж мэгээд тим нийтлэлүүдээс нь хүртэл тэгээл тэр нөгөө дидэрмаа ихч гээл маш галтай цогтой амьдралыг туулсан эмэгтэй талаар бичиж байгаа ч гэсэн нэг юм хөндүүр юм нэг гуниглал цаана яалтчгүй нэг яваад хансаад идэг үнэлдэг бит хоёроос тий. Одоо хүмүүс манад нэг л амар гуйныг ганцаардал гэсэн шингэсэн тийм ном гээд бас бодчихгүй гэж орж ирчлээ л да. Гэхдээ яг эцэст мэдрэгддэг тэр одоо онцлог тэр дуу хоолой байгаа шүү дээ тий сонсогдож байгаа дуу хоолой. Тэр бол яалтчгүй өнгөрснөөс дурсаал тэр өнгөрснөөс ирж байгаа тэр гуйныг энд авчирч бичиж байгаа тэр зүйл учраас гарцаа үлдээ тэр гуйныг гэхээс илүү бас тэр юутай холбоотой гоо сайхан гоо зүйтэй холбоотой ойлголт ч байж магадгүй юм л да. Ер нь тийм юм аливаа юм дээр юмны үйл явдлын дурсамжийн хүний одоо амьдралын үйл явдлуудын бас тийм гоо сайхан талын олж харж байгаа юм чинь бас хүнд гонхтой юм шиг мэдрэмж болж буудаг байж магадгүй. Тэг ер нь гоныг тэгээд инээд хөөр гэдэг юм чинь баг нэг юмны хоёр тал шиг байдаг шүү дээ. Сонин сайхан муухай ч нэг тийм сонин байдаг. Тэгэд яг ер нь бол гоныг л зүзэн ганцаард зүзэн гэдэг чинь яг юм бичиж мичдэг одоо уран бүтээлч хүнд өөрсдөд нэг олзуурах хөштэй юм шүү дээ ер нь тий. Тэгж үзчихэж л илүү сайн юм гарах бах. Нийт хүмүүс дунд л одоо хүн заавал гониглох бол албатай биш. Гэхдээ тэрийг аюу тийм бүтээлчээр л их бодох хэвээр сэдв байхгүй нэг ганцаардл гэдэг бол одоо сүүлийн үед бол би л ном уншдаг би одоо яруу найраг сонирхдаг гэл тэгцэн тэгээ нэг л их гонигтай авцсан хүмүүс байдаг шүү дээ бас тэг яг үнэн гоник юм уу яг одоо тэр хүний оршуутай холбоотой яг ямар асуудал дээр энэ хүн яг ямар зөрчилд орчод байгаа юм гэхээр тэр нь харагддаггүй. Тэг нэг талаасаа гониг ганцаардл гэл одоо тэгэл сүүлийн үеч бол нөгөө меморн гэл нэрлээд байгаа боловч нэг талдаа ер нь бас бодох асуудал юм шүү. Альва юм ингээд зүгээр бодоод суух.
Тэгээ нэг говь алтайгаас айгүй олон тийм зохиолч бичгийн хүмүүс энэ төр төрсөн гэж ярьдаг шүү дээ. Одоо Мишгийн Цэдэн дээр жугай Чатраалын лото Дамтлотонгийн төдөө те Талхагийн нуруу гэл ингээл дуусахгүй хөврөн шүү дээ те. Тэнгүүт ингээ говь алтай ингээл говь мовгингүүл бас л нэг тийм eerэмтэй говь алтай бол яхаа өндөр том уулстай байгалийн бол одоо ингээл хосолсон сайн тогтцоод байгаа шүү. Тэгвэл илүүтэй бас нэг тийм eerэм талыг ингээ хоосныг харж бодод суух ч юм уу. Одоо жишээ ингээл хашааныхаа сургуультай явчаал нэг цүнхээ тэрсэн найзыгаа үл ингээ тал руу ширтээ хашааны үд ингээ гөлөрцөн сууж яадаг штэ бас тий. Тэгэхээр тэр нэг альваг ингээ бодод сурна бодно өөртөө байлгана тий тэр бодлоо оршууж дэнслэн өөртөөгөө тулан чих юм уу тий одоо юу гэж нэрлэлт юм байгаа. Эн чинь өөрөө бас нэг тэр ганцаардлахгүй нэгийг туулж байгаа хэлбэр тэрийгээ өөрөө мэдэрч амталж байгаа бас нэг юм шиг санагдаад. Тэгээ бодож тунгаад сурна гэдэг чинь бас нэг тэгсэн хүн илүү бас ингээд тэрийгэ биерлэж бичиж бас болгодог юм шиг. Тэгээд ганцаараа л бодно шүү хүн чинь мэдээж тий. Тэгээд тэгдэг. Тэгэхгүй бол гониг гээ тэгэнгүүт одоо нэг готралтай холбоотой ойлголт руу явчих гэж магадгүй гэж бодогдлоо л та. Тэгэхээр энд яригдж байгаа гониг бол тийм готрал харамсал шаналлын гониг гэхээс илүү одоо тийм бодол явагдаж байгаа бяцлагж байгаа хэлбэртэй илүү тийш нь авчиж ярил зүгээр юм шиг. Илүү дулаахан гониг юм. Ганцаараа нэг юм бодогдчих. Ямар нэгэн зориггүй биш. Тэр бол ямар нэгэн зөрчил, ямар нэгэн болохгүй байгааг мэдэрчээд тэрнийхээ учрыг олох гээд бодол хийлж байгаа бараг философийн гэмээр асуудлуудтай нүр тулж байгаа зүйл шүү дээ тий. Тэгээ тэр бол заавал ямар нэгэн тийм гонигийн элементүүд шингэсэн тийм мэдрэмжүүд хүнд өгдөг л ахaltaа. Яг гоник гэдгийг бол тэр талаас нь ярил илүү энд онох юм шиг санагдав. Тийм нөө нийтлэлтийн хувьд нүүр тулж байгаа гэдэг чинь нэр айгүй их тийм үйл явдлуудтай тий дотроо хөдөлгөөнтэй. Тийм тэгэд мэдээч нэрээ нөгөө талаас одоо тийм гоник ганцаарлын ном гэдээ ойлгочих вэ гэдэг нэрээ Тэнгис маан бас хэлжсэн. Нэрээ тэр талаасаа бас энэ ном маань бас нөгөө талаас тийм хайрлсан тий тэнд хайрлсан тэгээд нэг тийм амьдралыг аж төрхөөг нь хамт бүтээлцсэн тэр хүмүүсийг одоо хайрлсан тэгээд одоо чамаагч мөн хайрлсан хүмүүсээ тийм нэг өөрөө буцаад нэг өөр харах илүү дотн дулаанаар одоо тэгж санаад сэрэх ойлгох мэдрэмжийг бас уншихаар нийтлүүд нь одоо тэр аавын тухай нийтлэл ээжийн тухай нийтлэл тий цэцгийн зун шиг ээжигээ би цэцгэн дундуур хөтлөө талхна гэл ингээл гарчин хүртэл баг шүлгээ мөр юм шиг тий энэ нийтлэлүүдээс бас нэг тийм дулаахан гоё мэдрэмжүүд төрдөг. Чамд бас тэгж мэдрэгдэжсэн үү ер нь? Тийм. Тэр нөгөө нэг Цэрэнбэлгуй тэгэл Алмас хот хоёрын тухай нэг материал байгаа шүү дээ дотор. Тэгээ тэр мөрийг ингээл уншуулчих гэсэн. Дандаа хүний сайн сайхан зүйлийг л эргэж дурсаж байгаа тийм шин чанар бол бүгдэнд нь харагдаж байгаа л да. Шар туяа гэдэг нийтлэл байна. Сайн сайхан тэг татагдаж одоо тэр сайн сайхныг өгүүлж байгаа юм шиг тийм боловч дандаа тийм хүнийг сайн сайхан зан чанараар нь үлдээсэн сайхан дурсамжаар нь хайрлаж байгаа тийм өгүүлэмжүүд бас их нийт явдаг байх гэж бодож байна. Тэгээ нэг талдаа бас нөгөө номын маань гол чанар одоо энэ нэг тийм хөндүүрэл эмзэглэлүүд айгүйх байдаг шүү дээ тий одоо аавыгаа алдаж байгаа ч юм уу одоо ингээд тийм хөндүүрлүүдийнхээ дараа тэгээд эдгээрийг нэг тийм ардын дуунуудтай одоо гоё шигтгэж өгдөг тийм бас нэг чанар байна. Одоо тэр нийтлэл дундаараа оруулдаг тий. Одоо орхон дээр уулзыг гэхтэл одоо нуураач хөлдөх гэдэг энэ нугас гэдэг амтан чинь хөөрхий болно шүү дээ. Хөөрхий ч гэдэг жишээний. Бид хоёр дээр нь бол одоо ингээд алтан богдын шилд алтан ургалдаж иргэн тэр шуухайн дунд агтмар сэлдэн гэл ингээл ардын юм дуунуудтай холбоотой юмнууд айгүйх байгаад байдаг шүү дээ тий. Тэр их сонирхолтой санагдчихсэн. Тэгээд ер нь монголчуудын ардын дуун дотор нэлийн чухал юмнууд явж идэг гэж би бас боддог л тоо. Монголчуудын их тийм сэтгэлгээний онцлог нэлийн шингэсэн байдаг байх гэж. Тэгээ ардын дуучин зохиогч нь магадгүй тодорхойгүй ингээд ам дамж дуулагдчих ирсэн байдаг болохоор бас нэлийн судлууштай чухал сэдв. Тэгээ тэрүүгээрээ ганаа ихч бол бас энэ номороо яалтчгүй атархал төрүүлдэгтэй бас давхар. Бас ингээ хойч уншигч хүүхдүүдтэй тий. Ганаа ихчд бол тэр бол магадгүй тэгэл нөгөө төрсөн цаг хугацаанаас шилтгаалаад зүгээр суудсан ээж нь одоо их дуулдаг хүн байсан гэдэг байгаа шүү дээ. Бас юм айгүй их дуулдаг байсан. Бэлэн зэлэн хэрэглэхтүүн л ахaltaа юм бичгэд ингээд ороод ирдэг. Биднэрт бол тийм биш.
байгаа байхгүй. Зохиолын бус гоё дуунууд өгдөг шүү дээ. Гэхдээ яг ингээд дууныхаа тэр нэг мөрүүдийг авцсан хэсэглээд тэгээд тэд нар яг нэг үйл явдалтай нь холбогдоод эсвэл тэр нэг нийтлийнх нь үйл явдлыг эхнээс нь дуустал ингээд бүтцийг нь ингээд зураглаад байгаа юм шиг санагдтыг. Одоо жишээ нь ингээд лав бит хоёр дээр ингээд лавынхаа нутаг руу очиж аавыгаа эхлээд дурсдаг ч юм уу. Тэр үн дээрээ ингээд бодон татаад үнэрчсэн буурал хангай сайхныг тэгээ бөөрн хүртэл арилаагүй буурал аавын нутгаа гэл ингээл явж байгаа л тэгэл нөгөө цэцгийн сайхан анирхан уулс дундаа цэнгүү сайхан хөдөө ямаа цэвэрхэн огт нь хань улмоор тий ийм нутаг ямаа энэ гэл дундуураа явж яснаа төгсгөлд нь яг аавыгаа алдчихвал тий тэгэнгүүтээ ингээд нутгийн хідэн буурлаасаа би нуугдаж нэг зүвгдэж нэг уйллаа даа гэд төгсгөл дээрээ тэр дууны мөрөд нь орж ирэх ч юм уу. Нэг тийм ингээд яг нэг үйл явдлынхаа юунуудаа бас нэлээ завгарчилж бас юмнуудаа оруулдаг юм шиг. Тэг айгу тэднэр нь тэгээд айгу юм нөгөө наалтцтай хаашаач гажаагүй. Одоо нэг өгүүлэмжийн юм шугам биш дээ нийтлэл бичиж байгаа те зохиол дэрч байдаг. Тэндээсээ ерөөсөө гажиж салаагүй гоё нийтж ордог. Тэгээд тэр нь хоршоод ирэхээр бас илүү нэг тийм одоо нутгаа сансан нэг дуйлал зангирдаг штэ. Тэр шиг нэг юм сээжрүү нэг огшоосон зангирал үүсгэж чийдэг юм шиг. Тиймэрхүү бас бодол их төрдөг. Тийм бичих одоо сэтгүүлчүүдийн материал бичихэд бит туршлагатай хүнийл юу бах. Арга зүй бах л та. Заримдаа ч одоо сурвалжлага яваал хий хоосон гараал бараг л хоосон эргэж ирэх тохиолдол байдаг шүү дээ. Тэгэл юу ч олдохгүй. Тэгтэл тэр сэдвэр бол юм гарга гэд надад өөрөг өгсөн. Тэгэл тэр ч одоо материал болгохын тулд тэгэл сэтгэх шаардлага гарна шүү дээ. Би нэг удаа нэг юм сурвалжлага хийжсэн. Гэхдээ тэр бол яг энэ зарчим стандарт юмд бол нийцэхгүй л дээ. Нөгөө ковидын үед байсан байхгүй юу. Тэгээд нөгөө юуны хүмүүс хог ухдаг хүмүүс хогийн цэг дээрээс маск аваад угааж дахиж хэрглэж ийн гэсэн нэг пост юмнууд яваад. Тэгээд тэрийг л сурвалжилж байгаа. Тэгээд хогийн цэг рүү очсон чинь хүмүүс юу ч бид нэр маск дахиж угааж хэрглэхтэй тулах үдэ тийм байхгүй гэдэг. Өөрөөр хэлбэл миний даалгавар бол тэрийг батлах даалгавар байсан. Тэгсэн чинь шал өөр юмтай нүр тулчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр нөхцөл байдалтай тохируулж эсэргээрээ тий эсэргээр болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт л гарчиг марчгаа хогийн одоо маскыг дахиж хэрглэж байна гэвүү мэвүү гэсэн өгч байгаа. Доор нь яг ингээд очисон чинь тэгж ярьж илаа гэсэн байдлаар аргалж байна л гэсэн. Нэг тиймэрхүү нэг тийм юм бичгэд юм олдохгүй эсвэл өнцөг төөрчих мөрчих тохиолдол гарангуут чинь тэрийг дэмжиж бид тэтгэж цуцаасгаж өгөхийн тулд хаана ямар их сурулж байна, ямар тоо баримт байна, хин хизээ юу ч хэлж ийж үү, хизээ болж ямар үйл явдалтай харьцуулж ич болох уу гэдэг ингээд нэг жоохон аргалах тэр чинь бас нэг муу аргач гэсэн арга зүүн бас юм явж байгаа шүү дээ тэр тунд. Тим юм сэтгүүлч хүн чинь бичвэр хийж яхад нэлээд татдаг байх л та. Тэрэн шиг ингээд яг нэг юм бүтц гаргаад ингээд тэр дундуур ардын дунд энэ мөрийг ингээд оруулаад өгчөж болох юм байна. За энд миний яг энэ дурсамжаараа эхлүүл хүмүүсээ яг гол юм руу яг мүүд рүү нь авчиж өгөх юм байна. За нөгөө гол юм бол энэ хавцаанаас ингэж уйж оруулж ирэх юм байна тэр гэсэн тэр юм бодлого туршлага бол энд аюу гайхалтай тэр мэдрэгддэг. Би тэр шар туяа гэдэг нийтлэг бол жишээ нь ардчилсан намынханд бичиж өгсөн нийтлэг гэж боддог. Яг уншихад бол тэгтэл тэр бол эхний 1-2 нүүр чинь нөгөө л багнаас тэгэл тэр шар туяатайгаа анх танилцж исэн багын юмнууд гэдэг ингээд тэр нөгөө гамбулт хэрэглэгч нь энэ шар туяа нийтлэл дээр их өндөр үнэлгээ өгч исэн гэж би сонссон. Тэгэхээр нэг иймэрхүү асуудал юм дунд ингээд юм боож байгаа байхгүй тий дурсамж ардын дуу өөрийнхөө хувийн дурсамж ашиглаж болох нөөц надад юу вэ? Тэр болгон дундаа нөгөө гол магадгүй редакцаас өгсөн даалгаврыг бол тэр юм дундаа ингэж боож танигдахгүй мэт болгож бичиж байгаа тийм юмнууд бол анзаарэгддэг одоо ер нь энэ бас жоохон захиалгатай л нийтлэл байсан юм болоо гэж бас харахаар юм байдаг дотор нь. Гэтэ тэр тэгж мэдгэтгэхэргүй. Тэг ер нь шар туяагийн гэхдээ гигийн шар туяагийн төгсгөл бол одоо бас нөгөө нэг юу амар орж ирдэг штэ. Нөгөө амар ингэ цалгисан бичвэр ингэ явжгаад тэгэл урсаал яг цэгэн тулаал дуусч байгаа юм шиг. Тэ шар туяаг минь хайрлаач гэж хуруугаараа хэлсэн, ноот хэлсэн дээр бичмээр гэл ингээл төгсдөг. Тэг тиймэрхүү бас нэг ирч айгүй их явдаг те бас. Тэг тэр дундуураа бас зарим нөгөө нэг
нийтлэлийнхээ одоо гол хүнцэн асуудлыг бас шигтгэж оруулдаг байх л та. Ер нь ингэж хийж болох юм байна гэдгийг одоо ингэж уншсан залуу сэтгүүлчдэн тэр бодох хэрэгтэй. Тэгээд яг нэг талаар сэтгүүл зүйн маань өөрөө нөгөө мэдээлэх үүрэг гэж байгаа шүү дээ тийм. Дөрөвдөг засаг л одоо ер нь мэдээлэх үүрэгтэй. Тэгэнгүүт ингээд мэдээллийн одоо за яг энэ улсууд ингэж байна. За төрийнхэн бол ийм шийдвэр гаргаж байна ч гэдэг юм уу тий. Тэгснэ за нөгөөдөл ч бас айгүй хэцүү шүү дээ. Өглөө нь гаргасан шийдвэр оройн бас буцаага цуцалчихна. Тэгмээ за буцаага цуцалчлаа ч гэдэг юм уу. Тэмхүү хандлага гарангууд ингээд сэтгүүлчдийг хараад байдаг тий. Бид нэр шийдвэр гаргах төвшний хүмүүс биш. Зүгээр юм юу төвшний хүмүүс байгаа шүү дээ. Сэтгүүлчдэд бол мэдээлэх тэнгүүд ганаа ихчүүд бас нөгөө нэг тийм одоо томилолт альбом томилолт тэргээл сонины югаар ингээл явж байгаа шүү дээ. Тухайн үед адилхан л. Тэгэнгүүтээ тэр нөгөө нэг томилолтынхоо талаар ингээд юмнуудаа бол ингээд яг мэдээллийнхаа хүрээнд альбом хүрээндээ гоё гаргачаад тэгээ хажууд нь яг ийм уянгийн гоё нийтлэлүүдээ бас тэндээсээ бас сугалж авч үлдээд чадаад идэг юмсан гэдэг. Одоо тэр нэг гишүүн байдаг штэ тэр биш билүү хэн билээ тэ нэг ингээд сүлд нөгөө нэг туулаа үсэр гэж ол дээр тоглолдог нууцхаа ийш тийшээ харжгаад зэрийг нь ганаагч ажаад авцсан тий тэгээд ийм хорвоо ийм гоё гэгээн бас зурагнуудтай. Тэгээд нэг талаар тэр хүнийг дандаа нэг тэр улс төрч юу байдлаар нь биш тий хөрхөн бас хүүхчиг тэр чинь бас нэг ингээд хүн харжгаад нэг туулаа үсэрхэж шít голын иргэдчихэд тэнгууд тэрийн ийм гоё гэгээн зургуудтай алдалгүй одоо тэмдэглэлийн дэвтэртэй тий бичиж аваад харих юм шүү ч гэдэг юм. Ингээд нэг хажуугаар нь бас нэг тэр юугаа өөр хөтлөө явдаг юм шиг санагддаг л да. Харин сэтгүүлч хүн бол өөрийн ой санамж архив маш сайн байх шаардлагатай л байдаг. Тэрийг бол ганаа ихч бол тэгээд бас мэдрэмжтэй байж иж аливаа юмыг харах мэдрэмж. Энэ сте сонио характер энэ хүнээс гарч ишүү гэдэг ингээд ажиглаад зогсох тэр юм чинь гэр оргийн хүнд бас байхгүй шүү дээ тий. Тим юм зогцолсон хүмүүс л их сайн сэтгүүлч болдог юм шиг санагддаг шүү дээ. Пүрүүгийн Батбайг агсан ч юм уу. Одоо ганчимгийг би өгүүлэлэг хичүүлсэн байгаа өгүүлэлэг бичнэ гэж боддог. Орон зохиолын те боддог гэдэг тэгэл нөгөө нийтлэлж артгаа гэдэг одоо энэ өмтөглийг нь битсэн. Бас нийтлэлж артгаа гэдэг төмөөлцээ гэдэг хүмүүс бас сайн мэдэх бах те. Би ингээд даргангийн хийцийг ингээд гайхан алмаарч одоо те шагшин бишрээ харж байгаа юм шиг ганчимгийн нийтлэлийг уншдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлүүд аваад байдаг шүү дээ. Тэр тал дээр нь бас юу гэж боддог вэ? Тэр уран зохиолын өгүүлэлэг бичиж чадах ч юм уу. Тийм бас юу төрж ирсэн үү шээ. Чадна л гэж одоо ганаа ихчд хэлдэг уулзаал асуудаг юм чинь та юм бичиж гин үл гэдэг үг шүү дээ. Одоо бичил хэрэгтэй л аам да. Үнэхээр бол хүлээж байгаа уншигчд бол зөндөө байгаа. Тэгээд гол нь үргэлжлсэн үг зохиол бичнэ гэдэг чинь тийм санаан зоргоор юм биш шүү дээ. Тэрэнд чинь нэлээд юмнууд хэрэгтэй. Тэгээд тэр юмнуудыг сэтгүүлч хүн хураах зүгээр ажиллаа хийж байхдаа хураачих боломжтой байдаг гэж би боддог байхгүй. Янз бүрийн хүмүүстэй уулзаж янз бүрийн мэдрэмжүүдийг мэдэрч үзэх. Тэгээд зөвхөн өөрийнхөө биш бус хүмүүсийн амьдрал руу хөл тавьж үзэх гэдэг ингээд. Тэгээд мэдээж нөгөө дурсамж, ой санамжийн архив бол маш их зузаан болж байгаа. Сэтгүүлч хийж байгаа хүн бол ер нь бол одоо нөгөө ментал эйж бол нэлээ явчихж байгаа байхгүй тэр чинь. Зүгээр ингээд хов хоосон зөвхөн өөрийнхөө амьдрал, өөрийнхөө л эморл дундуур, өөрийнхөө л уншсан ном дундуур явж байгаа л зохиолч хүчнэ гэж байгаа хүнээс илүү одоо ганаа их чиг энэ улс төрчдийн ч тэр урлаг уран сайхан хүмүүсийн ч тэр Монголын одоо хамгийн л түүхэнд нөлөө өгөх хүмүүсийн ил талд бүх амьдрал тэгэл бүх юмд ингэж хөл тавьж бичиж өөртөө үлдээх явсан ийм баялаг ярилцлага хийж явсан. Бүр ярилцаж үзсэн. Тэгээд байнгын тогтмол бичдэг одоо хэмнэлтэй, дадлагтай хүн байгаа шүү дээ. Энэ юмыг яаж бичих үү гэдгээ мэддэг болцсон. Бичих дадалтай байх чинь юм бичих тусах чухал. Тий, одоо ер нь өдрийн сонин дээрээ баабар дээр л байнга л юм бичсэн шүү дээ. Одоо зохиол бичнэ гэдэг байгаа залуучуудын алдаа бол байнга бичдэггүйтэй амар холбоотой шүү дээ. Тэр чинь ер нь л ингээл тогтмол цагт байнга бичдэг, дадлаа хийхгүй бол бүтэн жил зүгээр явж байгаад нэг өдөр бичдэг асуудал асуудлын зуршил гэдэг шиг дадлсан. Байнгын дадалтай. Тэгэл тэр дадланч байна. Ерөөсөө бүх юм байгаа. Тэгэхээр бичих бүрэн боломжтой гэж хардаг. Тэгэл одоо шинэ ямар ном гарах нь одоо нэг шүлгийн төвөр гаргана л гэл надны яриадсан. Шүлэгч яах вэ одоо өрөөлжсөн үгийн юм бичээсэй гэж
боддог ш. Бас яг энэ номыг анх уншаад бас төрж ирсэн бас нэг шалтгаан бас миний төрлөө. Би ч бас тэгээд нөгөө нэг юм сэтгүүл зүй хэвлэл мэдээлэлд бас ерөөсөө ажиллахгүй тий орохгүй гэдэл боддог гэсэн би ч нөгөө хүмүүсийн утга зохиол судалт төгссөн болохоор тэгээ яг анх энэ номыг олж уншаад би өөртөө ч бас танилцаагүй ерөөсөө сурахгүй. Зүгээр энтигээс ирсэн хүл байсан. Тэгээ уншаад сэтгүүл зүйд ийм гоё бүтээл хийж болд юм байна, бичиж болд юм байна гэл чамтай л бас адилхан л тэр шалтгаанаар ерөнхийдөө бас гоё ингэж бүтээж хийж болох юм байна гэдэг урмыг бас энэ номносыг авч ирсэн шалтгаан тэр. Тэг ерөнхийдөө бас бусад юунуудаас онцолж байгаа ч гэсэн одоо бол тэгэл нөгөө сэтгүүлзээ бол нэг юм хар бараа мэдээлэл хөөдөг тий. За тэгээд нэг алдартай одоо жүжигчин нэг сэтгэлдээ илэрхийлвэл тэрийг нь аваа мэдээ болгоо бичдэг ч гэдэм үү тийм редакцгүй одоо инста сайтуудаар ч юм уу төлөвлөдөг болоод байгаа. Тэгээд тэрнгээр нөгөө нэг сэтгүүлзээ бас төлөөлдөг. Тэгээд нөгөө хардаг. Дэдийлэнх болон хардаг болсон цагт бас сэтгүүлзүүд бас ийм гоё бүтээлүүд байдаг. Одоо Монголын сэтгүүлзүүд бол одоо Жамблын гангаа гэдэг тий. Одоо аян замын одоо мастер бичээч тий. Цагаан гэгээгийн ном байна. 7 тонгийн болромогийн даашинстай сургалжлагууд ч юм уу. За нөгөөтэйгөр тэгш жаргалахын 25 гэдэг бас дурсамж аян замын сургалжлагууд бас голлсон ном байдаг. За сүүлийн үеэс бол одоо Батэржийн эцэг эхчийн хөрөг ч юм уу тий. Ямар сайхан бүтээлтэй. Эднэр дундаас бас хамгийн ихэнд бас яг онцолж бас гаргаж ирж байгаа ингээд сэтгүүлзүүд ийм олон гоё бас бүтээлүүд байдаг. Тэдгээрийн нэг нь бас энэ битүүрийг уншаад үзвэл бас юм хандлага бас өөрчлөгдөх байх шүү гэж боддоо. Ер нь сүүлийн үед сэтгүүлзүүд ингээд нэг тийм хуучин яг тийм илүү уншдаг одоо сонины тий томхон хадаас материалууд ч юм уу одоо тэгээд энэ сурвалжлах ч юм уу нийтлэл за тэгээд аян замын тэмдэглэл гэл ингээл зарим төрлүүд нь илүүтэй бас ингээ хумигдаад байна тий. За тэгээд дэлхийн томоохон одоо Paris Review ч юм уу тий Times эднэрийн одоо сэтгүүлч ч гэсэн ярьстай гэлдүү юмыг өөрөөр хийдэг болсон бүр базаж жижигрүүлдэг болсон ч гэдэм үү тэгэл зарим янз янзын юмнууд их явдаг төрлүүд ингээд бас тэгээд эдгээр тал рүүгээ бас нөгөө хандаж уншихгүй байгаа бас нэг тал байгаад идэг штэ. Тэгээд илүүтэй тийм хар бараа мэдээлэл илүү уншдаг ч юм уу тийм тэр нэг тэнд залилуулжээ гэвэл тэн дээр очиж шавчин тэнд тийм аллаг гарч байгавэл бүгд очиж шавчдаг ч юм уу. Тэгээд трийгээ дагаад сэтгүүлзэн өөрөө бас нэг тийм мэдээллүүдийг илүүтэй түгээх. Тэгээд трийгээл түгээж нөгөө хандлт нь ихсжилээвэл тэр нь баг үүрэг нь болцсон ч юм уу. Зүгээр ин тал бас айвих ажиглагддаг л да. Тэгээд энэ дээр ер нь бас ямар бодолтой байдаг. Тэгээд ер нь бол энэ салбараас одоо гарцсан явж штт. Бас одоо миний нөгөө нэг хүсэж исэн тэр сэтгүүл зүй. Тэг миний хийхийг хүсдэг тэр сэтгүүл зүй гэсэн тэр юм бол. За та ер нь л байхгүй л болчих юм байна л таа гэж бодсон л та. Ямар ч итгэлгүй болцсон. Тэр бол тэг миний хүсдэг гэдэг нь бол одоо яг тэр халуун редакцийн хурал гэдэг юм хийдэг. Нэг редакц нэгээс хоёр автор гарч ирдэг. Тэгээ редакц болгоны авторууд өрсөлддөг халуун өрсөлдөөнтэй тийм нэг тэгээд юм аа яаж гоё болох уран бүтээлч болох уу гэж шатдаг. Тэр нэг халуун өрсөлдөөн тийм гоё халуун тогоон дотор амьдрах бол үнэхээр сайхан л байдаг л та. Амар гоё аз жаргалыг мэдэрч бол. Тэгээд тэр юм бол ер нь багасаад алгуулах гэж байгаа юм шиг надад санагдсан. Хоёрдугаар тэгэл сэтгүүлч хүн би бас түрүүн тэгж хэлсэн шүү дээ. Нөгөө би улс төр бичдэггүй сонирхдаггүй гэд сууж байгаа хүнийг бас сэтгүүлч гэж хэлэхгүй юу гэж. Би бол сэтгүүлч хүн бол улс төр бичдэг мэддэг сонирхдаг байх хэрэгтэй гэж боддог. Тийм үзэл бодолтой байх хэрэгтэй. Яг сэтгүүлч гэдэг мэрэгжилж байгаа одоо нийтийн эрх хэсгийн өмнөөс дуурна л гэсэн үг. Эрх баригчтай одоо алдаатай үйлдэлүүд байнга хяналт тавьж явах хэвэл тэгэхээр тэр юмнасаа ингээд тэр юм ингээд байх хэвээр. Тэгээд нийтийн үзэл бодлыг дагаж намирах биш байнга ингэж сүрж бичиж явах хэвээр. Сүрж дуурж явах хэвээр гэж би боддог. Тэгээд нодон ч одоо тэр нөгөө нэг улс төр бужигнаал ингээд үйл явдлууд болж байхад өөрийгөө анзаарахад бол тэгж нийтийг сүрж дуурах тийм зориг өөрт байхгүй байгаа би бас анзаарсан. Сэтгүүлч хүнд байх хэвээр тийм зориг би өөрөөсөө олж ерөөсөө хараагүй. Тийм зоригтой дуурах. Яг ингэ өвччихвэл одоо намайг яг барьж идэх байх. Гэт айгаад. Хайцсан. Тийм. Тэгээд одоо энэ барьж идэх байх гэдэг сүрж бичиж чадахгүй байхын айц бол
нийтлийн бий болсон л доо ер нь хаасаагүй бий болсон. Тэгээд ялгаа нь бол энийг тогтолцоо улс төрчид энийг цензурдээд байгаа биш. Олон нийт өөрсдөө сошиал дээр ийм хандлагыг бол бий болгосон. Нийтээс арай өөрөөр дуурч байгаа хүнийг шууд цолдог болцсон. Энэ бол муу яа юм ч гэдэг юм уу. Энэ бол нөгөө босоо өхүүдийн нэг явж ин ч гэдэг юм. Ингээд шантаач юм байна. Энэ бол шантаач юм байна гэдэг. Шууд ингээд дүгндэг болцсон. Тэгээ тэр байдлууд бол ингээд давмгаалж байгаа, нийтлэг давмгаалж байгаа үзэл бодлыг сүрж дуурах айдас амар бий болгосон л та. Гомдлож байгаа юм шиг сонсогдож магадгүй л дээ. Сүрж үчиж болно. Гэхдээ тэгж сүрж дуурах тийм зориг байхгүй би анзаарсан. Тэгээд би одоо тэгэл хүнээс ярилцлага аваад урлаг уран сайхан бичээл ингээл яваад тахлыг сэтгүүлч гэж хэлэгдэх юм бол бас биш гэж би өөртөө хэлсэн. Тэгээд сэтгүүлч одоо үнэхээр байж чадахгүй юм шиг байна. Байж чадгийг илүү редакцууд хэрэгтэй. Энийг ойлгож хүлээж авдаг дахиад нэлээд редакцууд байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд тийм редакцууд цөөрч ирсэн. Тэгээд юу сэтгүүл зүйн бүтээл гэж харж байгаа юм бэ? Сэтгүүлч гэж яг яах ёстой хүү юм бэ гэж сэтгүүлч гэж хэлэхэд хангалтгүй байна гэж би өөрөө дүгнсэн. Тэгээд ер нь бол одоо юу гэж хэлэх юм бол сэтгүүлч зүгээр нийтэлж ярилцлага хийдэг хүний ч одоо юу гэж хэлэх юм бол бичиж юм ааш. Тиймэрхүү байх юм руугаа явъя гэж бодоод тэгээд халуун үйл явдалтай ажилласаа гарсан шүү дээ. Ерөнхийдөө бас юу вэ штэ тий. Нөгөө талаар яг зүгээр яг гол зүйлийг нь ойлгочлаа л да. Нөгөө талдаа бас нөгөө нэг яг тийм нөгөө нэг сэтгүүлцийн одоо гоё бүтээлүүд хийж штэ тий. Сайхан бүтээлүүд яг чанартай яг чиний тэр нөгөө хүсэж зорьсон тийм хийгээд бүтээгээд гаргахаар уншигчгүй байна гэж байна юмсан. Уншихгүй байна хүмүүс ч юм уу. Тэн дээр бас төрөх гомдол мэдрэмж гэдэг юм бас дотор байсан болов. Уншигчгүй бол ер нь тэгэл бас л уншигчгүй үзэгчгүй бол тэгэл бид нар бас л хинч биш шүү дээ. Нөгөө ард түмэнгүү улс биш гэдэг шиг. Ер нь бол гоё юм бичгэр тэгэл уншдаггүй штэ ч гэдэг юм уу. Тэг би бол тэр юм биш гэж боддог. Тэр бол зүгээр шалтгаан байхлагч боддог. Би ихтэл одоо 7 жил ингээл одоо ганаа хичээнд хоёлаа ярихад ингээд улс төр бас сайн бичдэг хүн шүү дээ. Тэгээд нийгэм цаг үеийн үйл явдлууд донд жоохон өөрийнхөө уран бүтээлч орон зайг хадгалж үлдэх гээд ингэжсэн байж магадгүй. Тэрэн шиг миний тэр улс төр эдийн засаг бичээд явж байхдаа жоохон кайф авдаг байсан юм шиг ярилцлага хийх шүү дээ. Бас тэгэл нэг сард 1-2 гайгүй ярилцлага зураач морооч дуучин зохиолч мэлч хүнтэй хийчихвэл тэрэндээ хөглөгдөөл тэгэл гүйчдэг. Тийм байс. Тэгээд тэр хамгийн гол нь хамгийн их уншигчтай байдаг байсан миний тэр бүтээлүүд маань. Тэгэл ингээл шеэрлэл 50 гутал тэнгис нэг шинэ ярилцлага хийцэн байна. Гэт ингээд автоматар уншдаг энэ төр хүрээллүүдтэй болцсон үе байсан л та. Тэгэхээр би бол хүн гол нь хөдөлмөрч байх хэрэгтэй. Өөрөө сайн хийж ивэл ингээд зогсолтгүй байх хэрэгтэй. Ядаж 3-4 жил нэг юм ингээд хийх. Тэгэхэд бол ийм имийг уншмаар байдаг байна. Тэгээ тэрийг мань өгдөг нэг ийм сувг байна, өгдөг нэг сэтгүүлч байна гэсэн юм бүрлдээд уншигчдын хүрээлэл бол тэлэл яваадах юм шиг. Аянда би олцсон. Гол нь зогсолтгүй хөдөлмөрчлөө байх хэрэгтэй. Одоо ч бас хүмүүс харьцангуй ер нь л тэгээд монголчууд бас харьцангуй сайн уншдаг. Бас имийг сайн мэддэг, уншдаг, өөртөө оршоодог тийм ард түмэн шүү дээ, тий. Харин тийм ер нь бол сошиал дээр л бид нэр нөгөө дарж орох шеэр мэр лайкны тоо гэдэг юмд л сэтгэлээр унаад байгаа. Хандлалын илүү. Тэгээд байгаа болохоос биш. Нэг хийгээд тавьсан юм гэж гол нь үлдчихэж байгаа шүү дээ. Бас урт хугацаанд уншихт нь үнцэн тэр цаг хугацаа өнгөрөх тусам өсөж байгаа тэр чинь. Тийм болохоор нэг унших хүн байхгүй байх гэдэгт шалтгаалж хийхгүй байх бол бас утгагүй юм шиг. Тэгэхээр ер нь редакцууд ч юм уу хувь уран бүтээл сэтгүүлчд өөрсдөө нөгөө нэг байнгын хөдөлмөрлөж тэгээд нэг талдаа нөгөө нэг элдв нөгөө нэг мэдээлэл рүү живж байгаа тэр талын өөрсдөө бас нөгөө сайн контентууд гаргаж бүтээж ээж илүү өөрчлөх тийм хандлага байна тийм. Орон зай бол хангалттай байгаа л гэж бодож байгаа. Тэгээ гол нь тэрийг хийхийг хүсэхгүй байгаа шүү дээ одоо. Тэгээд нийтийн анхаарал яг юун дээр байна? Яг тэрний талаар л тэрэн дээр
явж идэг. Одоо тэгээ харьцангуй нөгөө технологийн хөгжлөөс ч юм болоод ерөнхийдөө мэдээ хүргэдэг ийм одоо сайт сэтгүүл сонин гэл одоо илүүнүүд байгаа шүү дээ. Эднээс гадна технологийн хөгжлөд агаад бас хүчнээ олон платформуд ус зэрэгцээ бий болцгоодсон тийм. Тэгэхээр бас яригхтай асуудал бас нэлээд байна гэдэг шиг. Тийм ээ, сэтгүүл зүүн тухай яриа бол одоо их төвхтөлчтэй. Улс төрчдөөс ингээл хараад тус байх хэвээр. За тэгэл ёс зүйн хэмжээ баримтлах хэвээр гэл тэгэл. За энэ бол сэтгүүл зүйн бүтээл мөн биш гэл. Сүүлдээ бүр нөгөө нэг зарим редакцч одоо сэтгүүлч нөгөө ай модельээр хийгээд байгаа шүү дээ. Тэгээд нөгөө тэнцвэртэй байх зарчим хоцрогдсон гэж энэ ярьж байгаа шүү дээ. Тэр чи одоо тэгэл өстө жинхэнэ нэг талыг барина гэсэн үг биз дээ. Тэр яа бүр ил зарлж хагаад ер нь бол нэг талыг барьж тарих ухаан гэсэн үг гэж би бол харж байгаа. Тэгэнгүүт чинь тэнцвэртэй байх зарчим хоцрогдсон гэл. Тэгэл аль нь үний юм бүү мэд. Тэгээ тэр дундуур одоо тэгээд яг энэ юмны одоо хүндх зүг туулдаг хүмүүс чиг сэтгүүлчд юмаа хийгээ явж байгаа сэтгүүлчд л байдаг. Тэгээ тэр сэтгүүлчдийн зовлонг нэлээд сонсож сэтгүүлчдээс өөрсдөөс нь салбарын асуудлуудыг яриулж явах хэрэгтэй. Шинэ санагддаг байхгүй. Тэгээ гаднаас нь их тийм онол ярьдаг хүмүүс их олон. Тэгээ улам л хөл толгойн мэддэхгүй байдал руу оруулж байгаа юм шиг санагдав. Яг нэг тиймэрхүү хүнд цаг хэцүү юмнуудыг бас бүгдийг нь одоо яг энэ бидний апт хоёрын онцлж чанарын зохио бол автор бол өөрөө бол туучаад явж байгаа шүү дээ тийм. Сошиал дээр бүлэлдүүлнэ. Янз асуудлууд бас тулгарна. За тэгээ эргээд ном руу соёлоо ороход энд бас нөгөө нэг хөрөг гэж сүлд ерөөхдөө эксцэгч бол одоо нэлээ олон сайхан гой хөргүүд бичээд хүмүүс хөрөг гой уншдаг болоо тэр үнээс нэгтэг болоо явж байгаа тийм. Тэгвэл бас өмнө бас энэ ганч чимэг их чи абит хоёр дээр бас нэг хитэн сайхан гой хөргүүд өгдөг шүү дээ. Энэ биш гойн тухай за тэр шарт хуяагаа ярьсан детермаркч энэ төр гээд лээд хөргүүд өгдөг. Тэгэд энэ хөргүүдийнх нь ерөнхийдөө тэр бас бичлэгийн арга барил тэр нэг дөрөвтэйгээ өөрөө нэг хамт бараг амьдраад тий тэр нэг зовлон жаргал өнгөрсөнд нь очиод бараг тэрийг нь цуг өөрөө туучаад байгаа юм шиг бичдэг шүү дээ. Одоо тэр маркетинг тэр бол тэр нэг өөрийнх нь хөргийн бас онцлог шинжийг нь бас арга барилыг нь бас яриул. Одоо нөгөө сэтгүүл зүйн бүтээлүүдэд автор өөрийгөө ерөөсөөр оруулах хэрэггүй гэд нэг заадаг шүү дээ. Тэрний бол эсрэг явдаг. Өөрийнхөө дуу хоолойг хас энэ төр гэл тийм. Ерөөсө би гэдэг үг оруулж болохгүй гэл ярьдаг. Тэгж зайнаас бич тусмаа сайн гэдэг. Тэр судлаачдын л одоо онолчдын л ярих сэдв. Яг тэр судалгааны салбартаа хамаатай. Тийм тэр салбартаа л хамаатай сэдв. Яг хийж байгаа хүмүүс бол тэгэл туршиж шинэ юм нээж магадгүй учраас практик дээрээс шинэ юм ч нээгдэж магадгүй юм байдаг болохоор. Тэгээ ганаа ихч бол хөргөө ичгтээ өөрийгөө оруулдаг. Тэгээ тухайн хүнтэй уулзч ярилцж байгаа үед ямар турсамжууд өөрт хувь хүнд ямар сэтгэл төрж исэн тэр гэдэг юмнасаа хөвөрддөг нь бол эхний онцлог гэж бодож байгаа. Тэгээ тийм урт биш бас нэлээд бацдаг. Тэгээд тухайн хүний одоо хөрг гэхээрэл намтрын нэгдэггүй хүүрнэхээс бас татгалцдаг. Яг ер нь энэ хүнээс яг онцлог 2-оос 3 яг юуг одоо уншигчдад өгмөр байна. Тэрэн дээрээ төвлөрч тэрийг их гоё чадварлагаар дуртаад тэгээд ер нь төгсгөж чаддаг. Ер нь бол энэ хүн бол нэг иймэрхүү хүн гэдэг уулцсан юм шиг мэдрэмжүүдийг ингээд өгөхөд ерөөхдөө чиглэсэн тийм тийм хитрхи нүсэр биш тийм хөргүүд гэж ажиглагч юм л та. Одоо сүүлийн үед бол ингэцэгч хөргөчэд тэгээд хөргийн нэг юу тогтоож штэ одоо. Жишг тийм. Жишг хөрг гэж нэг иймэрхүү юм гээд. Тэгээд тэр жишг мишгтэй бол харьцуулагдахад бол нэлээ өөр буух л та. Өөр юмсан онцлогтой. Тэгэд ерөнхийдөө бас хажуугаар нэг ийм зөвлөд бас байгаад идэг штэ. Одоо энэ номын хувьд гэвэл нөө ширмтэйд очирсан хоёр гэл нэг хүүхэд нь нэг өөр гадаад хүүхэдтэй тийм тоглол онгоцны буудлын дээр онгоц саадсан. Буудлын дээр хүлээж яхад за тэгэл нөгөө нэг хажуугаар нь бас нөгөө нэг орхон дээр уулзах ч гэдэг юм уу. Тэр байна. За тэгээд дээр нь бас ингээд нөгөө нэг би хүсвэл би явна гэл тий. Баавгаан тус тэгэл нөгөө нэг миний дурсамж миний гуй нэг дээр нь амт домог асашор юу их оронд чинь агаар нь тачгинсан омглон өвөл болж юм гэд. Тэгээд тэр нөгөө
Асашори нөгөө тухайн үедээ бас нэг хэрэг мэрэгт холбогдол те Японд дулаан болоолахт одоо ингээд Монголдоор өөрийнхөө нөгөө нэг амар том мундаг ярьслага хийсэн шүү дээ анхны давг дөрж. Тэр ярьслагаас нөгөө термин тастаж авч байгаа тэн дээрээ нөгөө сэтгэлээ болгож нийтлэг ингээд нэг альва яг тэр нэг цаг үеийнхээ юмнуудыг тэр асуудалч байсан элдүү яг нэг өөрийнхөө бас битсэн шиг тийм нэг гэгийн гой зураглалч байсан тэрийг бас айгүй ингээд өөртөө авч оршоодж нийтлэлүүдээ бас уралдаг. Тэдгээр нь бас давхар тэр хөрөгдөө нь бас ерөнхийдөө нэг зурцсан ганц нэг өгүүлбэрээр айгүй сайн буудаг юм шиг санагдана. Тийм ба шигтгээнүүд те. Тэрийг маш их ашигладаг шүү бас. Тэр нөгөө л нөгөө дурсамж ой санамж архив сайтаа илэрлэх. Одоо нөгөө нэг энэ биш нэг дурсамж үүдэг штэ. Тэн дээрээ энэ биш тэр хөрөг дурсамж дээр болохоор нөгөө нэг хүний ганц хүү байх хэцүү. Хүчтэй амьдрахгүй бол норно гэдэг нэг өгүүлбэр хэлсэн мэт. Тэрийг нь одоо сүүлд нь бол цахимаар нөгөө янз өөрчилсөн хүний ганц охин байх хэцүү хүчтэй амьдрахгүй бол норно морно гэдэг ямар ч авторгүй байх явж идэг шээ. Тэгэхээр яг ийм нэг хүчтэй тийм одоо үгс тэр хүнээс одоо гарах ч юм уу тэгээд энэ номын одоо тэр гол бас чанарыг уншигчдыг татах ч юм уу унших ёстой ч гэдэм тэр чанарыг бас илүүтэй бас хадгалж идэг байх гэж боддог л да. Подкастт орохын өмнө хоёр том ач холбогдол байна гэж бодсон. Тэгээд нэг нь бол сэтгүүлчдэд хамаатай юмыг ингэж хийж болно шүү гэсэн. Нэг шин цоошин би өөрөө хүртэл одоо нөгөө орохын өмнө танаас аваад сэргийж уншлаа шүү дээ. Тэгэхэд би хүртэл холдсон байгаа мэдээд. Гэхдээ яагаад одоо нэр ингэж үчиж болохгүй гэж одоо надад бас тийм орон зай байгаа юм биш үү гэж бас бодлоо. Тэгэхээр асуудлыг бас ингэж хөндөх. Ер нь тэгээд энэ гол нөгөө мэдрэмж, дурсамж, давмгай ингээ өгүүлэмжүүд байгаад уншигчтай аюу гоё сэтгэл зүйн гоё контактанд орж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ мэдээлэлүүд ч их зайнаас бичигдэж байгаа. Тэгээ илүү орчин үеийн одоо надад нэг таалагдаад байгаа сэтгүүл зүйн тухай яригдж байгаа энэ хилцүүлүүдээс нэг зөв гэж бодож байгаа юм нь юу гэхээр зэрэг сэтгүүлч ингээд илүү уншигчтайгаа ойртох хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Нөгөө зайнаас гэдгийг болоод одоо тухайн сурвалжлагыг хийхдээ бараг юу туулснаа өөрөө ингээд ярьдаг. Тэрийг оруулж үчдэг. Ийм байж ич нөгөө итгэлцэл нэмэгдэнэ гэж үзээд байгаа гэж байгаа байхгүй. Тэрэн шиг одоо тэр хэв маяг одоо энэ дэрэнд явж болох юм шиг надад санагдсан. Одоо уншигчд бол нөгөө улам хэрсүү болол улам хэл мэдээллийн хэрэгсэд итгэл гэдэг юм бол дэлхийдээ ярил ингээд унаад байгаа. Тэгэхээр яг юунд итгээд байна вэ гэхээр зэрэг нөгөө энийг яг хэн бичсэн гэдгийг сайн таньдаг байх. Тэг сайн таньдаг мэддэг хүнийхээ юм итгэж унших нь шүү дээ. Тэгэхээр нөгөө сэтгүүлч маань илүү өөрийнхөө тухайн юмнуудыг уншигчтай хуваалцах хэрэгтэй гэж аахгүй. Уншигчтайгаа нэг ингээд community үүсгэх хэрэгтэй гэж. Энэ бол нэг гарц шийдэл гэж ярьж байгаа юм билээ одоо. Тэгэнгүүт одоо ганаа их хийсэн энэ хэлбэр чинь одоо баг шийдэл болж хуурж магадгүй байна. Тэгээ тэрийг ганаа их хийсэн юм шиг надад санагдсан. Тэгээд энэ утгаараа сэтгүүлчдэд нэг цоошин бас төрөлзүүлж болох юм байна гэсэн нэг юм ач холбогдол байх нь. Хоёрт нь болохоор зэрэг одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэл мэдээллийн байгууллагуудаар гарч байгаа нийтлэлүүд сэтгүүлчд өөрсдөө ер нь юу хийж байна, ямар доктортой явж байна гэдгээ нэг өнгөх тийм өнгөлт болох юм болов уу гэж бас бодсон. Одоо бол маш их хөнгөн юмд явж штэ. Аливаа сэдвийг илээд өнгөрдөг. Тэгээ ерөөсөө яг муулах бол муулна, сайлах бол сайлна гэсэн. Тэгээ бүх юм сошиал дээр нэг 4-5 хүн мөр пост комментор баг хэмжигдэж ингэж явж байгаа нөхцөлд бол сэтгүүлч хүн чинь ямар хэмжээний одоо оюуны цараатай зүрх сэтгэлтэй тэгээд аливаа сэдвийг бичгэд ямар баялаг тийм дотоод ертөнцтэй байдаг вэ гэдгийг одоо санаж сэрхээр тийм бүтээл гэж бас бодсон. Ийм хоёр ач холбогдол байна гэж бодоод зөв. Тэгээд нэг талаа одоо энэ нөгөө нэг би өсвөл би явна гэдэг нэг нийтлэлийн төгсгөл нэг юм байдаг шнэ. Чөлөөлж өгдөггүй чөдөрлөж уйчхаад үргэлж шахаж шаардаж бас шүүмжилж зарим өдөр шагнаж бас магтаж 9 шидийн өнгөөр ирээлжилж ер бусын байж олохч байсан юм шиг тавиланг минь булаачихсан ерөөлтөй орчлон энд би сэтгүүлч ган чимэг гэдэг нэртэй өөрийгөө ингэ тунхаглаад тэгээ одоо ингэж болт юм болоо харин одоо болохгүй л гэж ярьдаг шүү дээ. Чи харин болохгүй гэж яриад байдаг. Юусоо ийм юу вэ?
Ганаа их ийм нэг яг эд бичиж байгаа үед тий. энийг бол нийтлэл гэж үзэхгүй, энийг бол сэтгүүл зүйн бүтээл гэж үзэхгүй гэж шүүмжилдэг байсан гэж ярьж ирсэн л да. Тухайн цаг үедээ шин юм хийгээл шүүмжлүүлж л байсан бол. Тэгээ заргийн өнөр цэцэг гэж эмэгтэй гарч ирэл лайв хийгээл гүнгүү шүүмжилцгээжсэн. Одоо бүгд лайв хийдэг болсон л байх шигтэй. Тэгээд цаг үе бол тухайн цаг үедээ ерөөсөө мэддэгддэг шүү дээ. Ер нь аливаа юм. Дараа нь л ойлгодог. Тэг би бас ганаа их чиг ингэж тухайн үед болвол хитрхи өөрийгөө оруулж үздэг, хитрхи уянгалдаг. Энийг бол сэтгүүл зүйн бүтээл гэж тооцохгүй энэ төр гэсэн тийм шүүмжил хилцүүлгүүд бас атархал юмнууд ч явж байгаа шүү дээ. Тэр дунд бас тууччихсэн бүтээлүүдийнх нь одоо цуглуулганд явж байгаа болов уу гэж бас бодож л ном дотор бас байгаа гэх тий. Сонирхолтой байх. Тий хамгийн бас гадуур нь бас нэг өөр нэг ийм юмнууд байна гэхээр ерөнхийдөө энэ нэг хар одоо тийм харанч баха одоо ийм хөндүүр эмзэглэлүүд байна шүү дээ. Хөндүүрэлт бичин өөрөө тий хөндүүрэл зурн үгээр бол тэр нэг хөндүүрийнхээ дараа ингээ буцаагаад дараагийнх нь өгүүлбэр ингээ тэрийг ингээ буцаагаад эсрэгцүүлээд өргөөд ирдэг. Тэр нэг хөндүүр юмдаа өөрөө нугардаггүй тийм нэг зан арин шинтэй юм шиг тиймэрхүү зүйл бас их ажиглагддаг. Тэрийг анзаарч ирсэн үү? Таны хэлсэн чинь анзаарлаа. Тэр нэг үлзий төгсийн нөгөө нэг тэнгэр дурхсан мод гэж шинэ ном гарсныг аваад уншиж байгаа. Чи аль юунд байдаг лээ? Тийм чөлөөлөгцсөн. Тэр хэсэгт бол жоохон атархал яваад байгаа байхгүй юу? Би яагаад ийм шүлэг өчөж чадахгүй юм? Үлзий яагаад үлзий бол ингэж гоё байгаад байгаа юм. Тэнгэрийн охин юм аа. Би бол бараг л газар дээр сэтгүүлч гээд ингээд би ингэж бичиж уулан чадна штэ гэсэн юмнууд зөрчил яваад байгаа мөртлөө. Тэгтээ би бол хийдэг бас чаддаг юмтай. Сэтгүүлч хүн шүү гэсэн юм дээр эргээд зогсож байгаа. Аюу үнэн шудраг хандж байгаа хандлагууд байдаг. Зүгээр үгээр холдоод өнгөрөх биш. Яг үнэн нь харагдаж байгаа байхгүй. Үлзий төгсөгчийн шүлгийг уншаад татархаж байгаа нь бол ер нь би ч гэсэн уулан чадна штэ гэж татархаж байгаа. Шудраг бичээд буцаад орж ирж байгаа энэ төр. Таны хэлсэн чинь л яаж юм. Тэгээ нэг орхон дээр уулзъя гэд бас гоё нийтлээд ш. Тэр нийтлэлийн талаар бас нэг яриул. Тэр бол яг л өгүүлэх шиг. Дээр үед уншиж исэн болохоор тэр ганц нэг зурус одоо дүрслэлүүд нь л санаад байна. Төгсгөл нь энэ төр ингээл яг л тэр нэг Монгол үг гэдэг бол те ингээд нэг хоршоогийн чуулга юм аа те. Холбоо үгсийн одоо юу хоёрыг дуулах шиг юм аа гэдгийг л одоо баг илтгэцэн юм шиг аюу гоё өгдөг шүү дээ. Тэрэн дээр бол яалтч энэ хоёулаа бол одоо өгүүлэг бичээсэй гэж боддог, үргэлжлэсүг рүү хороосоо гэж боддог гэдэг. Тэг чадамжтай, бүрэн боломжтой хүн гэд ярьсан нийл одоо баталгаал тэр орхон дээр уулзъя явж байгаа юм л та. Ерөөсө тэр бол цэвэр сэтгүүл зүйн бүтээл, сэтгүүлч гэдэг хүнийхэн талаар гэж ярихаас илүү уг хүний монгол хэлний одоо цараа бичих авьяас чадвар, найруулгын одоо авьяас гэсэн юмнууд ид тав жихэн тэрэн дээр гарч ирсэн болов гэж бас бодож байна. За төгсгөлд нь нэг юм асууя тэнгисээс. Ерөнхийдөө ингээд нэг монголчууд нэг тийм иденти те одоо юу гэж орчуулад ялгарл ондоошл гэж орчуулад байгаа лөө те. Тэгэнгүүт тэгж яриад тэгээд монголчуудыг яг нэг монголчууд болгодог нэг юм байгаад байна да бид нарт тэгвэл те ондоошл. Тэгээд тийм болгодог юмсан яг ерөнхийдөө юу гэж боддог вэ? Тэгээд яг тийм зүйлүүд энэ ап бит хоёр хэмээх ном дээр бас хэрэг ажиглагдж ирсэн бэ? Харагдж ирсэн бэ гэдэг асуулт. Яг энэ талаас бол бодож байгаа үйл асуулт орж ирлээ. Ганаа их чи одоо тэр нөгөө Шереметовод учирсан хоёр дээр онгоцны буудлын дээр нэг монголчуудын хүлцэнгүү зан дүрсэлсэн байдаг. Орж ирж байна. Дандаа бас нэг дайраа бичлэгийг явуулдаг шүү дайраад байхгүй тий. Тэгээ одоо өөрчлөгдсөн юм биш үү гэж би бодсон. Асуулт үлдээсэн байсан л та. Монголчууд л хойно хүлцэнгүү тэгээд хизээ хүртэл юм байх бол гэж бас бичсэн байсан. Тэгээ одоо бол монголчууд өөрөө өөр болсон юм шиг санагдчихлаа. Тэгээд яг А-бит хоёроос бол монголчуудын ондоошлолтой холбоотой тэр энэ гэд хэлчихмээр тийм юм бол орж ирэхгүй байна. Монголчуудын ондоошлолтой холбоотой яг би тэр хаанаас мэдрэгддэг вэ гэдгийг яг жинхэнэ эрэл хайгуул дээр л одоо явж байна. Гэхдээ ер нь энэ бол аюул чухал эрэл хайгуул. Энэ бол ер нь маш чухал асуулт байна. Тэгээ тэрэн дээр тэрийг ерөөсөө олоогүй учраас
хүн болгон магадгүй одоо өөр бодож явдаг болохоор бидний байгаа байтал нэг иймэрхүү байдаг болов гэж бодож байна. Уул нь улс үндэстнүүд чи яг энэ юм олоод тунхаглаад бүр үндсэн хууль мойлдаа шигтгэж жагаад бид нар ийм арт түмэн гэдгээ зарлж жагаад ийшээ явна гэдгээ гаргаж тавьж байгаа тургашилж байгаа арт түмнүүд учраас ийм мундаг биш хөгжилтэй. Бид нар бол хин гэдгээ хаашаа явах вэ гэдгийг ерөөсөө юунд ирч тунхаглаж зарлж чадаагүй. Үндсэн хууль бол уулны тэрний тунхаг байх хэрэгтэй л гэдэг юм хэлээ. Тэгээ тийм байхгүй учраас сүүлийн үед энэ ондоошлын тухай их ярих болсон их зөв байх. Тэгээ гол нь тэрийг одоо нэр томьёогийн чөрөнд байнга дурдж явах болсон ч зөв байх. Зөв байх. Маш их одоо асуулт үлдээсэн л тийм юу байх та сэдв байх та. Тийм ерөнхийдөө тэгээд энэ жил бас хоёлаа бас гал морин жилийн эхний подкастнда бас орж шинэ талаар бас заавал нэг хөндөж бас агуулгын хүргэе гэж бодсныг маань бас сайхан ярьж өглөө. Тэнгистэй тэгээд маш их баярлалаа. За тэгээд бид нар бас энэ жил бас нэг морин жил нэг альва нэг хувьсгал сэрдэг монголчууд ч өөрсдөө сэрдэг гэд одоо Эрдэнийн соёмбод хүлээ гэд одоо соёмбон дээрээ заларсан байдаг. Одоо энэ жилдээ бас нэг сайн сайхан цаг инх тух гэдэг одоо тэр бүгдийг л монгол хүмүүс мэдэрдэг, өөртөө нэг оршоодог. За тэр нь бас нэг худлаа хийх хоосон уян хэлбэр хүйсэн агуулга биш. Цаанаасаа бас нэг тэр өвлөж төрсөн нандин чанаруудынх нь бас нэг байдаг. Тийм болохоор энэ зүйл маань одоо Тэнгисийн маань ярьсан тэр хаашаа зүгээ олох ч юм уу те тунхаглах ч юм уу тэр нэг гоё нандин монголчуудыг монголоо болгоод байгаа чанараа те тэр зүйл нь одоо бас хорон үдэд цэгцэрх болтугай гэж бас бодож байна. За тэгэхэд бид нэр бас нэг манай иглээс бас ийм юу яадаг үндэсний тойм гэдэг бас сэтгүүл гардаг байгаа. Тэгээд сэтгүүлийнхээ бас сүүлийн 3 дугаарыг подкастын маань бас зочин болж бидний урилгыг хүлээж авч оролцсонд маш баярлалаа гэд Тэнгистэй бас өгч байна. За баярлалаа. За ингээд бид бүхэн өнөөдөр сэтгүүлч Ган Чимгийн бид хоёр хэмээх номыг одоо сэтгүүлч Тэнгистэйгээ бас онцлон энэ номын талаар бас ярилцлаа. Тэгээд бид бүхэн бас өөрсдийнхөө тэр ондоошил зан чанар за тэгээд дандаа нэг юм болгонд бас тэгэж дайраад дайнч удамтай гэдэг байгаа шүү дээ тийм дайраад ордоггүй бас тийм нэг хүлээцтэй амгалан чанартай за альва нэг асуудал дээр бас хоорондоо эвдэж эвсэн нийлж нэгддэг бас тийм нандин одоо монгол хүний гой чанаруудыг өвлсөн за тэгээд дээр нь бас их тийм нэг цайлган цагаан гэж ярьдаг тэр нэг цайлган цагааны бас тэр нэг альва нэг гоё ээжийн сайхан дуу аавын сайхан дуу сонсохоор тэр нэг уярдаг хайлдаг тэр зан чанарууд бас бидний мэдрэмж бас нэг хэрхэн ингээд дотор оршоод идэх юм бэ гэдгийг бас зарим талаас бас бид хоёр номын нийтлэлүүд бас та бүхэнд өгөх бах. Тэгэхээр заавал гэж одоо хүчлээд байх нэг шаардлага байхгүй. Зөвлөж ер нь онцлоход энэ номыг бас нэг уншаад үзвэл сэтгүүлзэн бас тэр нэг гоё агаарыг бас нэг өөр зүйлийг бас мэдэрч чадах баха гэж бодож байна. За тэгээд Эвл радиогоос бэлтгэн хүргэдэг Eagle Books подкастын маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаар дахин уулзтлаа. Түр баяртай.